За сайн байцгаана уу манай хийм ах байдтай одоо ихэр жинлүүр хумхын ордныхны маань одоо энэ 7 хоногийн уншлага эхэлж байна. За ингээ уншлага оройтсонд хүлцэл өчөө. За би 7 хоног бүр одоо дөрвөн ах одоо ээлж ээлжээр нь ихэнд нь урд нь хойно нь оруулаад уншиж байгаа шүү. Энэ 7 хоногийн харин одоо хийм ахуудынхаа маань одоо уншлага оройтлоо. Би урд нь хит хитэн одоо бичлэг хийж оруулсан боловч YouTube-ээс одоо ямар нэг байдлаар одоо минут хитэрсэн, минут багтсан, ингэсэн тэгсэн гэдэг шалтгаан нь 2 3 удаа буцаалсан байгаа шүү. Энэ одоо 3 4 дахь уншлага болж байна. За ингээ уншлагандаа орё. За манай хийм ах байдтай улсууд бол одоо энэ 7 хоногт бол одоо тун сайхан 7 хоног амьдралд нь өөрчлөлт гарсан ийм 7 хоног байх нэ гэж харагдаж байна. За энэ дээр бол одоо манай хийм ах байдтай улсууд бол одоо зарим нэг энэ одоо бүгдд нь хамаарахгүй шүү, тийм ээ. За зарим нэг манай хийм ах байдтай улсууд бол одоо нэг гавьяатай зүйл гавьяаг нэг үнэлүүлэх гэж одоо гавьяа гэж хэлэхээр одоо тийм зүйл хийсэн юм шиг, тийм ээ. За урд нь одоо энэ бол одоо маш одоо их хөдөлмөрийн одоо үр дүнд боссон нэг тийм юм одоо үр дүнд бий болсон ч гэдэг юм уу. За тэгээд энэ одоо энэ хүний энэ одоо өнөөдөр хийчихээгүй ингээд энэ хүн хийчихсэн байна л да хийм хоттой манай энэ улсууд, тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ одоо хийсэн зүйлийг одоо хэсэг бүлэг хүмүүс гэдэг юм юу одоо дээд байгууллага гэдэг юм уу тэрийг одоо харж үзэх ёстой хүмүүс гэдэг юм эсвэл одоо хүмүүс юм уу, тийм ээ. Тэрийг одоо олж хараагүй үнэлээгүй байсан юм шиг, тийм ээ. За энэ бол одоо энэ хүний хувьд юм уу эсвэл одоо бусад хүмүүсийн хувьд ямар нэг гавьяатай зүйл. Энэ одоо хүмүүсийн тусын тулд байдаг юм уу, юмыг одоо боловсруулсан байдаг юм уу, ямар нэг одоо энэ ажил төрлийн холбоотой, тийм ээ. Энийг одоо за энэ их хөдөлмөрийн үр шимийг одоо гавьяа одоо их хийсэн олон жил хийсэн ч юм уу ийм хөдөлмөрийн үр шим харагдаж байна л та. Энийг одоо ингээ үнэлүүлэх гээд хүлээж байгаа юм шиг ямар нэг за би ийм хийсэн. Гэхдээ энэ одоо намайг үнэлээгүй тэдэн жил болж байна. Эсвэл одоо миний имийг ингэсэн мөртлөөсөө одоо ашиглчихсан ингэсэн ийм мөртлөөсөө надад хүрсэн нэр хүнд байхгүй ч юм уу. Нилээн одоо энийг хүлээгээд одоо нилээн frustrated, тийм ээ. Нилээн одоо бухимдсан янзтай байж исэн юм шиг, тийм ээ. За тэгэх юм бол одоо энэ 7 хоногт ч гэхгүй ерөнхийдөө бол энэ ажлыг одоо зохих ёсоор нь үнэлсэн, тийм ээ. Зохих ёсоор нь одоо тэр улсууд одоо анзаарч мэдсэн ийм харагдаж байна. За ингэснээр одоо энийг одоо анзаарч мэдсэн одоо энэ хүн одоо энд тэдэн жил ажиллаа тийм юм хийсэн байна. Одоо ингэсэн байна. Тийм учраас одоо тэр зохих ёстой ийм шагнал урамшуул ийм өгөөч гэдэг юм уу. Ийм харагдаж байна, тийм ээ. За энэ одоо шагнал урамшуул энэ гавьяатай, тийм ээ. Одоо хамт одоо нэр хүнд мөн одоо шинэ боломжууд бас great fortune, тийм ээ. Их одоо эд баялагч юм уу. Ирээдүйд олох ч юм уу. Нэг ийм эд баялаг ийм энэ бүхэн ингэж хамт ирж байгаа юм шиг. Ийм харагдаж байна, тийм. За энэ одоо байдал бол одоо таны амьдралыг одоо энэ нөхцөлч гэдэг юм уу таны амьдралыг өөрчлөх нэ, тийм ээ. Ямар нэг энэ visual granted гэсэн байж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг энэ одоо таны мөрөөдөж байсан зүйл юм шиг, тийм ээ. За энэ одоо энэ зүйл одоо биелж одоо энэ одоо гавьяа шагналын ч гэдэг юм уу энэ бол одоо яг чинь таны амьдралд одоо өөрчлөлт авчирж байгаа юм шиг, тийм ээ. Таны одоо амьдралын төвшинг ахиулж байгаа юм шиг, тийм ээ. Ямар ч байсан аз одоо ивэж шин ажил төрөл байдаг юм уу, шин мөнгө олох боломж байдаг юм уу, нэг тийм юмнууд одоо бас харагдаж байна. За тэгээ одоо ямар нэгэн хүсэж байсан одоо
аялалд одоо гэр бүлээрээ явсан юм харагдаж байна. Тэ сайхан аялал одоо юу гэдгийг ийм харагдаж байна. За ийм сайхан зүйл тохиолдох нэ гэж ойлгож байна. За мөн одоо за зарим нэг хүмүүс нь болохоор зэрэг миний нэг харж байгаа юм одоо болохоор зэрэг за энэ одоо ийм сайхан гавьяа шагнал ийм байна. За байна. За гэхдээ энийг одоо за тэгээ одоо энд бас нэг мөнгө төгрөгөө бас гамтаа сайхан хэрэглээрээ тийм ээ. Use wisely мөн одоо нэр хүндийг бас зөв зохистой сайхан одоо авч яваараач гэдэг юм уу, хэрэглээрээ ашиглаараач гэдэг юм уу, ийм мессеж байж гин тийм ээ. За тэгээ ер нь бол яг том зургийг харнаа. Хит их одоо өөрийгөө дүвийлгэхтэй хит их одоо бие тохоос бас сэргийлээрээ гэсэн ийм мессеж байна. За одоо тийм ээ энд одоо за яг мөнгө төгрөгөө одоо зөв зохистой ашиглаагүйгээс болоод удахгүй бас ахаад бас нэг мөнгөний юм уу, нэр хүндний юм уу бас ийм эрэлт гарч байгаа ийм байдал харагдаж байна шүү. Тийм учраас одоо том зургийг look at the bigger picture тийм ээ. Тэгэхээр зэрэг том одоо асуудал энэ байдлын одоо том зургийг харж одоо use wisely тийм ээ. Одоо энэ нэр хүнд энэ материалыг ашиглаж яаж хөгжих үү, яаж энэ одоо өөртөө шин боломжуудыг нээх өвч гэдэг юм уу, иймэрхүү зүйл дээр бас төвлөрөөрөө гэсэн байна. За энэ дээр одоо бас нүүсэн суусан, шинэ газар очсон, амьдралын төвшин дээшилсэн ийм сайн сайхан мэдээнүүд байна. Мөн одоо хууч өвчин хөдөлж магадгүй гэж байна. Тэгэхээр эрүүл мэндэ бас анхаарна үсттэй. За мөн одоо энэ дээр одоо бас нэг шүүх цагдаагийн одоо энэ өөртөө би одоо энэ хөзрийг бол одоо олон талаас нь аль болох олон хүнд хамрагдуулах гэж одоо бас ингэж уншиж байгаа шүү. За бүгдд нь хамаарахгүй гэдгийг бас хэлье тийм ээ. За энэ дээр одоо бас нэг юм мөнгө төгрөгийн асуудалтай байгаа тийм ээ. Эсвэл ийм хөөцөлдөж одоо хүнээс одоо мөнгө авах гэдэг юм уу, нэр хүндээ авах гэдэг юм уу, энийг одоо буруу ашигласан юм уу, ямар нэг байдлаар одоо шүүх цагдаатай одоо гин байдлаар одоо сурвалжилж нэг хүнийг одоо олох гэдэг юм уу, нэг хүнээс одоо авах ёстой юм авах гэж ингэж одоо байгаа хүмүүс харагдаж байна л да. За энд бол одоо news on the way гэж байна. Тэгэхээр зэрэг энэ улсууд бол одоо удахгүй мэдээд дуулна. Мэдээ бол сайн байна. Эсвэл одоо юмыг аваад алга болчихсон байгаа ч юм шиг мөнгө төгрөгийн тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ бол одоо бас олдох нь байна. Эсвэл ямар нэг мэдээтэй юм байна гэж ойлгоорой. За ингээд өөрсдийнхөндөө тааруулж ойлгоно үсттэй. За мөн одоо энэ дээр хайр сэтгэлийн асуудал дээр болохоор зэрэг за энэ дээр би бол одоо шинэ хүнтэй танилцсан энтер гэсэн юм харахгүй байна. Харин одоо танд одоо бит хоёр ингээ муудалцаад явсан юм аа тийм ээ. Энэ хүн маань одоо эргэж ирэх болов одоо яах бол надтай холбоо барих болов гэсэн ийм асуултууд байгаа бол тийм гэсэн хариулт байна. Эргэж ирсэн байдал, буцаж ярилцсан байдал, ийм байдал харагдаж байна. За ингээ буцаж ирэхдээ бол нэлээд одоо танд хайртайгаа ойлгосон юм уу, эсвэл нэлээд ухаарсан байдалтай байна гэж ойлгоорой. За ингээд та бүхэндээ одоо энэ 7 хоногийнх нь ажил үйлсэд амжилт хүсье. За мөн одоо хобби уншлага сонирхож байгаа бол миний Facebook пэйж болох Монгол Стар тайрууд орж одоо мэдээлэл аваарай. За баяртай.